Монголчууд төр ёсны уламжлалт баяр цагаан сараар ихэвчлэн үндэсний хувцас болох дээлээрээ гойдог. Цагаан сарын шинийн нэгний өглөө хүмбэр эртлэн босож, эртнээс зэгсэн шин дээл хувцаа өмснө. Цагаан сараар хэр буртаггүй шин дээл хувцас өмсөх нь тухайн жилдээ хувцас гоёлоор элбэг хангалуун, өнгөтэй өөдтэй явахын бэлэгдэл хэмээн үздэг. Тийм ч учраас монголчууд цагаан сараар өмсөх хувцаа хэдэн сарын өмнөөс ойж урлан бэлтгэнэ. Ингээд цагаан сарын өдрүүдэд хөөхд хөгшөдгүй Монгол дээлээ өмсөн гоёх нь ямар нэгэн хувцас загварын наадам болж буй мэт дүр төрхийг эрэхгүй санагдуулдаг. Монголчууд үндэснийхээ баярыг хүндэтгэл бахархалтайгаар тэмдэглэхэд хамгийн ихээр өнгө жавхаа нэмдэг зүйл нь Монгол үндэсний дээл юм. Дээлийг малгай, бүс, гутал болон бусад гоёл зүсгэлтэй хослуулан өмсөх нь улам илүү гоёмсог болгон харагдуулдаг. Дээл нь монголчуудын маш эртний соёл түүхийн улбаа болон үлдсэн олон зуун жилийн турш өмсөж ирсэн хувцас юм. Дээлийг торог, дурдан, савх гэх зэрэг олон янзын бүс давгаар хийдэг бөгөөд цаг уйлралдаа тохируулан нимгэн зузаан янз бүрээр урлана. Хот суурин газрын хүмүүс дээлийг зөвхөн цагаан сар, наадам, хурим найр гэх мэт баяр ёслолын үеэр өмсдөг бол хөдөөд ялангуяа малчид дээлийг өдөр тутамдаа өмсдөг. Дээлийн урт нь ихэвчлэн өвдөг давсан байх ба өнгөний хувьд ямар ч байж болно. Дээлийг тухайн өнгөтэй нийсхүйс өнгөтэй бүсээр ороож бүслэн өмсдөг. Бүс нь 2-3 метр урттай дурдан, эсвэл хэн угалд сийлсэн мөнгөн тоноглол бүхий суран бүс байх бөгөөд дээлийн гадуур бүслэхий хэсгээр ороож бүсэлдэг. Мөн дээл бүсэндээ тохируулан малгай хутлаа сонгож өмснөөр Монгол дээл сая иж бүрнэрээ гоёмсог болж харагддаг. Монголчууд дээл хувцас малгай бүсээ дээдлэн гэрийнхээ аль хүндтэй газар эвхэж нандинан тавихыг эрхэмлэх бөгөөд дээл урлах, бэлэглэх, өмсөх, тайлах, хадгалах зэрэг нь хүртэл маш нарийн дэг горимтой. Орчин цагт Монгол үндэсний дээл нь өдөр тутмын хувцас төдийг хэрэглээгээр хязгаарлагдхаа болж урлагийн нэгэн төрөл болтлоо хөгжиж байна. Монгол үндэсний дээлний өвөрмөц содон хийц загварыг монголчууд өөрсдөө төдийгүй гадны хувцас загварынхан ч сонирхон судалж бүтээлдээ дуусгахыг эрмэлзэх болжээ.